хамтлаг ирэх 8 дугаар сард 10 жилийн ойн тоглолтоо эх орондоо зохион байгуулах гэж байна. Хүү хамтлагийг 2016 онд Монгол улсын гавьяа жүжигчин дуучин Таштондог байгуулсан. Монголын уламжлалт хөгжмийг рок урсгалтай хослуулсан хүн рок хэв маягаар уран бүтээлэд туурагдаг Чингис хаан одонд хамтлаг юм. Хамтлагийн нэр нь хүннүү гэх үгийн язгуур утгатай холбоотой бөгөөд судлаачдын үздэгээр хүн оюун ухаанд хүнийг илэрхийлсэн эртний үг ажээ. Үүнээс санаа авч хамтлагаа Хүү хэмээн нэрлсэн байна. Тэд морин хуур, дошуур, цуур, лимб, төмөр хуур зэрэг Монгол үндэсний хөгжмийн зэмсэг мөн хөөмийн хархираа зэрэг өвөрмөц аялгауг рок хөгжмөнтэй уялдуулж дэлхийд Монгол ун гайсыг шингээсэн шинэ урсгал бий болгосон. Мөн Их Британий нэр хүндтэй сэтгүүл тэднийг дэлхийн хөгжмийн ертөнцид гарч ирсэн шинэ үзэгдэл хэмээн онцолж байв. Тус хамтлаг 2018 оны 9 дугаар сард Ювэ дугаараа албан ёсоор дебютээ хийж уг бүтээл нь YouTube платформд 122 сая гаруй хандлт авчээ. Хүү хамтлаг монгол хэл дээрх уран бүтээлээрээ дэлхийн хөгжмийн зах зээлд амжилт гаргаж чадсан 100 уран бүтээлчдийн нэг болсон. Тэд Coachella зэрэг олон улсын нэр хүндтэй фестивалуудын тайзнаа тоглож Америк, Европ, Австрали, Азийн орнуудад нийт 270 гаруй тоглолт хийжээ.